Миний сайхан өглөө өгүүлэг. Бангкокт сайхан өглөөг өгтлээ. Нар мандаж нилээн халуун уур амьсгалтай байлаа. Чиглэг цаг агаартай болохоороо арьс маань цаанаасаа л зөөлн чиг даагаад буудлын нөрөө кондишнаас авахгүй бол нилээн халуун байлаа. Бид өглөөний цайгаа уунгаа үцгэлэн далайн нэрг үцхээр явцгаас нь эндхийн хүмүүс маш ээлдэг, найрсан хүмүүс байсан. Тайландын байгаль нуур далаагаар алдартай газар юм. Крабын хамгийн том далаа нэрг юм. Эндээс гүн цэнхэр далайг нарийн ширхэгтэй элэс цэлмэх тэнгэр ой модыг хараад үнэхэрийн сайхан байсан. Гадаадын жуулчид ийм сайхан үцгэлэн дарлыг үсгийн тулд олноор очдог газар байсан. Бид энэ арал дээрээ далайд орж шумбаад нарыг харж үцгэлэнд байгаль ихийг магтан бишрээд хэвтэж амраад коктейл ууцгаагаад нилээн амраад авцгаасаа. Энэ арал дээрээ бид хонхоор шийдцгээсэн. Маргааш бид эндээ сайхан нарлуудаар ус онгоцоор аялна. Би ч өдрийн аяллаа тэмдэглээ хөтлөөд дурсаад далайг харангаа зөндөө сайхан санаа орж ёстой жинхэнэ онгод хөврөн орж ирж билээ. Дэвтэр дээрээ буулгаж авсан. Би эдгээр аяллаа талаараа маш сайхан зургнууд бэлдээд зөндөө олон сайхан санаанууд орж ирээд номоо хэвлүүлэхдээ бэлдээд зэхээд явж байлаа. Эдгээр арлуудаас хамгийн том алдартай арал маань Райли юм аа. Мөн Пихи арал юм. Энд хүн амьдардаггүй ч зөвхөн эндхийн худалдаачдаар дүүрэн байсан. Цаашлаад бид гол дээрх зах маш сонирхол татан байсан. Завин дээр нутгийн хоол жимс худалдаалж сонирхол татж байлаа. Тайландын Пэй хойд хэсэгт байх жижиг тосхон дуу чимээ анир тайван амгалан газар юм. Уг тосхон нь эргэн тойрондоо ой модтой уул усаар алдартай цэнгэг агаартай газар юмсанжээ. Аюут хаяа энэ хот хэдий ч сүрсэн ч гэсэн хуучны барилга болон буддын шашныг төгс хослуулсан газар юм. Уг хот нь Бангкокоос холгүй нийтдээ 14 км² хамрах уг хот нь 1350 оноос 176 он хүртэлх энэ олон улсын худалдааны хамгийн том сувг байжээ. Балгасыг тойрон ресторан, худалдааны төвөө, зочид буудал олноор байдаг юм байна лээ. Цаашаа бид Дой Сутхавт буддын сүм хийд олноор байсан. Тайландчуудын 95% нь буддын шашинтай гэж үздэг юм аа. Тайландчууд нь хаант засаглалгүй тусгаар улс юм. Ямар нэг колоничлолд өртөж байгаагүй гэж үздэг юмсанжээ. Одоогийн Тайланд улс нь хөгжлөөрөө дээд зэгт байдаг гэж үздэг. Сухотха энэ хот олон удаагийн дайн тулаан улс төрийн эргэлтийг даван туулсан учраас түүхтэй салшгүй холбоотой уран зураг сонирхчдын хамгийн ихээр очдог газруудын нэг бөгөөд ЮНЕСКОд соёлын өвд бүртгэгджээ. Энд хэдэн зуун жилийн түүхтэй гүүр барилгыг олноор харах боломжтой байсан. Тайландын үндэсний цэцэрлэгт хүрээлэн Чао Я эндхийн биелэг тэмдэг болсон амьтан бол заан юм аа. Бид заан дээрээ сууж үзсээ маш гайхалтай мэдрэмж авсан. Арьс нь нилээн ширүүн биеийн дулаан нь арьсан дээр мэдрэгдэхгүй байсан. Маш том
Тэр хошуу нь хоёр нүхтэй үнэхээр маш сайн мэдэрдэг юм байна лээ. Бидэн лөө хушуугаараа ус шүршиж өгсөөн сэрээ татаал маш сонирхолтой байсан. Бас олон төрлийн шууд сармагч нь бидний идэж байсан жимсийг шууд булаагаал зутчихсан. Маш хөөрхөн амьтдыг хараад сэтгэлээ зөндөөл баясгаж авсан юм. Эндхийн үндэсний хоол нь ихэнхдээ гоймн, будаа, далайн гаралтай хоолнууд. Бид оройн хоолоо орой хүртлээ үзэж хараад сэтгэлээ зөндөө дүүртлээ аялаж авсан. Оройн хоолоо эндээ идчихэд буудлын руугаа хөдөлцөөсөндөө маргааш бид Филиппино аялахаар шийдсэн. Үргэлжлэл тун утахгүй.